푸 쭈쭈 푸 쭈쭈 오이 푸 쭈쭈 tak tu 누구 닮았다 미니코 телевизор харж байна уу? Харахгүй байгаа зү. Маа минийх үү? Маа. Нэг гар утастай болсон. Дээд. Нэг гар утас авсан. Нөгөө хүүхдийн мөнгө буугаад ийм номнууд авсан бас. Боо хөвчм гарт. Тэгээд хөшөө номнууд нь яасан минийх үү? Энд. Энэ хүүхдийн номнууд авлаа. Ийм нэг хөгжим гардаг юм тоглоом авлаа. Ой, жоохон чимээтэй юу үгүй юу? Чимээ юм гой тоглоомнууд авсан те. Ээж нөгөө хүүхдийнх нь өөрсдийнх нь мөнгө нь буугаад Шведэд болохоор нэг хүүхдийн мөнгө нэг $100 орчим мөнгө ордог байхгүй нэг хүүхдэд 16 нас хүртэл нөлөө 18 нас хүртэл ч үлээ сар бүр $100 орчим орно. Тэгээд нөгөө 3 хүүхэдтэй болоод ирэхээр нөгөө олон хүүхэдтэйгийн нэмэгдэлгээ бас ингээд мөнгө нэмэгдэж ордог. Тэгээд Анука нас бий төрсөн болохоор Анукагаас бусд нь ингээд дөрөв мөнгө нь ордог байхгүй. Тэгээд нөр нөгөө хэдэн тоглоомнуудаасаа бас өөдсөн. Тэгээд шин тоглоомтой болсон. Тэгээд ээж нөгөө мөнгө нь орохоор Nokia шин тоглоомнууд авч өгдөө. Тэгээд одоохондоо болохоор ганцхан ажиллаж байгаа болохоор ямар ч тийм хадгаламж үүсгэх бол боломжгүй л байгаа тань. Яг хүүхдүүдийнхээ мөнгийг уулна дор нь орохоор нь хадгалаад хөвшчүүл данс үүсгээд тэгэх юм бол том болоод эдгээр чинь нөгөө одоо үгүй ойтон болоод ажил дээр гараад байр сав авахад урьдчилгаа мөнгө нь бэлэн болдог. Бэлэн байхад их амар. Тэгээд одоогор бол өстөө нөгөө хадгалж бол ерөөсөж чадахгүй байгаа. Нэг нь ажилтай. Би өөрөө нөө ажилгүй байгаа учраас яг л ингээ хүүхдүүдийнхээ мөнгийг идээл дуусч байна да. Тэгээ өөрсдөд нь зориулаад хэрэгтэй удирдлынх нь хувцсыг авдаг. Жасмин Маркус 2 киногоо тавьсан. Манай хоёр нөгөө хүүхдийн телевизээр хүүхдийн сувг үзгээд ер нь бол орох гээд ах шиг байсан. Тэгэхээр нь гэлсмэс тоглоом номнууд авлаа штэ. Тийм ээ? Номнууд авсан шүү. Тийм ээ минийхэн. Мөнхүүлээ. Чи нааш харж байна. Мөнхүүлээ. 10 сарын үзлэг дээр мөнхүүлээ болохоор нөгөө одоо тэнд хол байжгаад цаашаа харцсан ингээ мөлхөж явж яхаар мөнхүүлээ гэд дуудаад өртөөсө хардггүй байхгүй юу? Мөнхүүлээ гэд дуудахаар чивдэ хардггүй те. Тэгээ би нөгөө 10 сарын үзлэг дээр нь ингээд мөнхүүлээг нэрээ сонсохгүй байна. Гэтгсэн чинь тэг нарийн мэрэгжлийн эмч рүү явуулсан. Нарийн мэрэгжлийн эмчийн цаг ирнэ. Тэгэхээр сонсголын шалах юм шиг байна. Тэрс үзүүлэндэ. Okej. Och sen ha den affären så här. Hon har ett challenge. За хин удах нь хараа. Ямар мундаг юм. Яа. Вау. Таяр чи амар удаж шít. Амар мундаг ээ энэ хоёр.
очсон юм уу? Окей, нэмээ. 1, 2, 3 И. За манай хоёр чаленж хийж байна. Өнөөдөр энэ ханан тэгэхээр удаа ингэж сувах нь төрүүлнэ гинэ. Next, hayır, kola, iyi. Söyle. Hadi. Çoğuyla dansla ki. Yok. Tilke dansla, çoğu dansla. Çoğu dansla. Ата diyorsun. Zürü zeyn mi çatmış? 자, 이제 쟤들 정명 같은 집신 나갔어. 댓글을 보라이. Öyle söylüyorsun işte. Ne? Dur. Böyle başlama. Biz ne? Guru arı duru arı dağ arı dura arı nam arı yüz. Ay aman. Bu. Yalan. Амар бол. Яг ч хайхан болгоч. Зэмэрч манай хоёр нэг 30 минут бөдөн дээр суулгаад куклтыг нь тавиад тэгээ хажууд нь жоо насгал нэлээ айжууха. Одоо ингээ буугаад хэрвээ бөдөн дээр биш ингээ газар тавьчих юм бол тийшээ мөсгөж очиод телевизийн тэр доор нь очиод үлийгээ зогсчихдаг байхгүй юу? Тэгэхээр би юу яагаад байгаа? Унтраачнаа ч юм тийшээ очих юм бол. Тэгээд бөдөн дээр тавьжгаад ямар ч нэг 30 минут энэ хоёрыг юм үзүүлээд өдөрт нэг ганц удаа нэг 30 минутаар үзүүлж байгаа. Тэгээд нэг баг багаар дасгалтаа эргэж орж ийн. Одоо би нөгөө уулын дасгал хийгээд айгүй сайхан байсан. Сар 2 сарын өмнө ч юм уу да. Тэгээд нуруугаа гинтэйгээд хитрхи нөгөө өөртөө хүнд ч юм уу тийм дасгал сонгож хиймээргүй юм байна. Нэгдүгээр, хоёрдугаар талаар би
бие сан бүрэн халаагаагүйгээр бочингаа халаагаагүй тэгээд ажиллуулсан болохоор ийм нурууны ийм булчин гэмтээд би нэг хэсэг бүр дасгаллаа хийж чадахгүй ингээ хашраадсан байхгүй. Тэгээд ямар ч юм багаар өдөрт 30 минут нэг хөнгөн өөрийгөө халаах маягтай тийм дасгал хийж гин. Тэгээд манай төрсөн эмэгтэйчүүдэд биднэрт айгүйх боломж аваад байгаа байхгүй. Хүүхдүүдээ унтсан хойно ч юм уу эсвэл ингээд хальт телевизээр тавиад ингээд сахарч хооронд нь хажууд нь ингээд өсөж төгсцээд ингээд дасгалаа хийчихвэл биднэрт өдөрт 30 минут өөртөө зарцуулаарай гэж хэлсэн. Бидний нөгөө 9-15 хүүхдэд тээх хугацаанд ямар ч дасгал хөдөлгөөн хийгээгүй ингээ хөшүүн ингээ юу яатсан бие чинь гинт ингээ дасгал хийгээд ачаал аваад эхлэхээр багаар хийхгүйгээр гинт ингээ ачаал аваад дасгал хийгээд эхлэхээр энэ тэндээ булчин шүрмсэн ингээ гимтэх ч гэдэг юм тийм аюулууд гарт юм лээ. Би яг өөрийнхөө биендээ үзээд тэгээд айгүй хэцүү эргэж дасгалаа хийхээс хашраад яана дахиж өвдөх болов гэд жоохон сэтгэл зүйн хувьд жоохон айгүй хэцүү байд юм лээ. Гэхдээ яг хүмүүс болохоор ийшээ бас хөлс урсчээ. Хүмүүс болохоор зүгээрээ багаар ингээ үргэлжлүүл дасгалаа зөв хийгээд ингээ багаар үргэлжлүүлээ. Хитрхи их ачаал бити өгөө гэж бас зөвлөгөө өгсөний дагуу ер нь дасгалаа эргүүлээд эхэлсэн байгаа. Одоо хүүхдүүдэд унтуулна да. Телевизээр үзчихлээ одоо унтах цаг өглөөний унтлага 11 цаг 30 минут болж байна. Одоо өглөөний унтлагаа хийн дээ. За хөрхий. Хоолсон байдаг юм аа. Эхлээд айгүй сайхан хоол идсэн юм аа гэж. Тэгэн доогуур нэг иймэрхүү. Тал нь ямар ч гэсэн доогуур талаас илүү хувь ч юм уу да. 80% нь доогуур шиг байна. Тэгээ 20% идсэн гэж найдаа даа гэж. Одоо нэг цэцэрлэгт орно. Тэгээ өөрөө идүүлж сурах чаа. Ямар ч нэг 20% нь идсэн бахаа л гэж бодож байна. Ингэж сур. Сайн уу? Арны минь. За цав ямар вэ? Гоё юм уу? Гоё юм уу? За цав ямар вэ? Гоё юм уу? Гоё юм уу? Амттай байна уу? За гоо байна уу? Ямар вэ? Ти ямар вэ? Манай ээжэд энэ 5 канаас авсан бэ гэдэг нь блог орохоор дараа нь асуух байх л та. Ийм юутай наалтдаг юм уу юм хүнд ямар ч гэсэн ингээд хүүхдийн гарны аяар ингэж бас шидэгдэхгүй. Эднэр чинь ингээд 5-тайгаа зодтолтой 5-гаа шидээх юм лээ. Тэгэд ийм юу аваад та амар байгаад байгаа. Энэ хоёрын өмнө би болохоор нөгөө 5 маань хаана энэ 5-ыг хэрэгжилж ирсэн. Доороо ингээд наалтдаг. Ээж ингээд чихэрлэг төмс чансан бэлдсэн байгаа. Тэгээд ийм бөөрөнгийн мах удаатай юм бөөрөнгийн мах чихэрлэг төмсөө ингэж гэрчиж байгаа. Тэгээд бөөрөнхилээд ингээд чансан юу ч гэсэн туршиж. Энэ бөөрөнгийн мах нь бол нэлээд юм хатуу болж явах шиг байлаа. Тэгсэн ингээд тавьсан. Тэгээд би сая энэ аягны талаар ярих гэжсэн шүү дээ. Энэ аяг болохоор ийм юу юм бэ? Аюу амархан ингээд доороо уул наалтдаг мөртлөө энэ хоёрыг нэг ингээд татгаар л юу яачдаг, мултардаг гэх юм уу? Нэг сайн санагдаагүй. Нэлээд том болсон хайрны юм гэхээс шүү. Тэгээ одоо яг ийм жоохон байгаад байна. Би тэгээд энэ хайрцгийг бас харуулъя гэж бодоод бэлтжлээ л дээ. Энэ би happy mode гэдэг юм сайтнаас бэлтгэлж авчихсан. Энэ болохоор нэг скар машин дээр яваад болно. Янз бүрийн давуу талуудтай ангилаа. Зөвхөн силикон байн тэгээд танд энэ сайт руу ороод энэ сайт руу ч юм уу эсвэл энэ happy mode гэдэг Google-ээр гарч ирж байлээ.